Туршилт 7. Давс нь металлын эерэг цэнэгтэй ион болон металл бишийн сөрөг цэнэгтэй ионоос бүрдэх химийн нэгдэл юм. Энэ туршилтаар бид давс гаргаа авах хоёр аргыг судалж, лабораторийн нөхцөлд давс үүсгэх туршилтуудыг хийж гүйцэтгэнэ. Сайн байцгаана уу? Бид өнөөдөр давс гаргаа авах аргыг туршилтаар хийж гүйцэтгэж байна. За давс гаргаа авах туршилтанд маань хэрэглэгдэх уусмалууд нь болохоор эхлээд хүхрийн хүчлийн уусмал, за зэсийн карбонатын уусмал, натрийн карбонатын уусмал, тэгээд давсны хүчлийн уусмалууд хэрэг болно. За хэрэглэгдэх багж төхөөрөмжүүд маань болохоор фильтрийн цаас, шилэн савх, за 50 мл-ийн шилэн аяга 4, за эвлүүр, тэгээд 250 мл-ийн шилэн аяга, ууршуулагч аяга, спиртендийн шүрмсэн чулуунтоор, за тэгээд штатив хэрэглэгдэнэ. Натрийн хлорид ялгах арга. Эхлээд давсны хүчлийн уусмалаас 250 мл колбонд таслаавна. Дээр нь натрийн карбонат нэмж хансан уусмал үүсэх хүртэл утгана. Фильтрийн цаасыг нугуулж, эвлүүр дээр байрлуулан штативд бэхлэнэ. Үүссэн уусмалыг шүүж, цэвэр уусмалыг шилэн аягаар шилжүүлнэ. Уусмал уусаж дуустал халааснаар натрийн хлорид буюу хоолны давс таст хэлбэрээр ялгарна. Зэсийн сульфат ялгах арга. Хүхрийн уусмалаас 100 мл шилэн аяганд 50 мл таслаавна. Дээр нь нундаг зэсийн карбонатаас хий алгарахгүй болтол аажмаар нэмж утгана. Фильтрийн цаасыг нугуулж, эвлүүр дээр байрлуулан штативд бэхлэнэ. Үүссэн уусмалыг шүүж, цэвэр уусмалыг шилэн аягаар шилжүүлье. Уусмал ууршиж дуустал халааснаар зэсийн сульфат таст хэлбэрээр ялгарна. Давс гаргаа авах туршилттай хичээлээр натрийн карбонат давсны хүчлийн солилцох уруулаар бид нар хоолны давс буюу натрийн хлорид гаргаа авсан. Харин зэсийн карбонат болон хүхрийн хүчлийн солилцох уруулаар бид нар зэсийн сульфатын цэнхэр өнгийн талст давсыг гаргаа авсан.